Бүгдээрээ сайн байцгаана уу? Шинэ бичлэгэндээ тавтай морил. За би ингээд химийн имчилгээ дуусаад бараг 2 сар болоод хагалгаандаа ороод 1 сар гаруй болцсон байна. Энэ хугацаанд ерөнхийдөө миний биеийн байдал ямар хөө байгаа вэ? Надад ямар зүйл тохиолдсон бэ гэдэг талаар бичлэг хий гэж бодоод өнөөдөр ингээд сууж байна. Химийн тариа дуусаад, хагалгаа дуусаад бүх зүйл ингээд амар гоё болоод ерөөсөө дахиж хизээж өвдөхгүй гэж бодож исэн баггүй юу? Тэгсэн чинь ер нь бол хагалгаанаас хойш бас нэлээд жоохон би зовёртой байсан. Yes би. Нэстасэлд орохдоо хөхнийхөө дээр нэг хагалуулад дахиад энэ суган дотроо нэг ингээ хагалуулсан байгаа. Ерөнхийдөө бол 2 удаа хагалуулсан гэсэн үг. Энэ нь болохоор хавдрыг нь авсан. Суган доторх нь болохоор сугны булчирхай руу хавдар тархсан байна уугүй юу гэдгийг нь шалгаж цугыг заавал хагалд юм байлаа. Тэгээд эндээс нь 2 булчирхай илүү 3 булчирхай аваад 2 булчирхай аваад тэрийгэ шинжилж үзээд эдийн шинжилгээнд өгөөд сугны булчирхайр бол хавдар тархаагүй байна гэж үзээд тэгээд хавдрыг авсан. Хаалганаас гарч ирээд гэртээ байх хугацаанд бол миний суг гар нилээн жоохон өвчтөй байсан. Гар маань энэ хавцаал ирдэг байсан. Тэгээд гарын өвдөлтөөс гадна хоол идэхээр юу ч хамаагүй хоолч биш юу ч хамаагүй ингээ амруугаа хийгээд идэнгүүт л миний гиз байнга өвдөө зав. Яг ингээд хүндрэгч байгаа өвдөлт биш. Ингээ хотоод өвдөөд байгаа юм шиг энэ хавьд бүр ингээл тэр чихтэй өвдөөд би бүр амар хэцүү байгаа. Цүүлдээ ингээ босчихдохгүй. Тэгээ тэрнээс гадна бас бөөлжөөд яг эцсийн юмараа бөөлжөөд ус уувал усаараа бөөлжөөд тэгээд айгүй хөлс гараад тэгээд бас гүйлгээд исэн байхгүй бүр яг усаар сүултээ бүр ингээ усаар гүйлгээд тэгээд энэ одоо юутай холбоотой юм болоо гэд бас цувлагч руугаа залгаад асуусан чинь ойрхон байгаа одоо дотрын эмчтэй үзүүлээрээ эмнэлэг рүүгээ яваад үзүүлээ гэдгсэн. Тэгээд би түргэн дуудах гэсэн чинь түргэн амар үнэтэй болохоор яг гэрээ хажуу дотрын эмнэлэг өгөхгүй юу. Тэгэл бүр за хэвээ яаж хийж байгаа тэгсээд хажуудлын гэрээ хажуудлынхаа дотрын эмнэлэг ороод үзүүлсэн. Тэгсэн чинь дотрын эмнэлэгт амжид очиод үзүүлсэн чинь чи саяхан ингээд химийн имчилгээ чинь дууссан. Химийн тариатай чинь холбоотой ингэж магадгүй гэд надад эм бичиж өгөөд тэгээд 7-5 хоногийн эм уусан чинь ерөөсөө зүгээр болохгүй. Дахиад 5 хоног жонгоол тэгээд би бүр нэлээд хэцүү байдалтай байсан. Тэгээд дахиад эмч дээр очиод би ингээд ходоодоо дурандуулж болох уу? Миний ходоод өвдөд байгаа юм болов уу гэсэн чинь одоохондоо ходоодны дуран муран хэрэггүй. Чиний бие чинь айгүй эмзэг байгаа болохоор дөнгөж саяхан хаалганаас гарч ирсэн болохоор тийм юм хийх хэрэггүй. Минь шууд бол зүгээр болохгүй. Ходоод хамгаалдаг хичээлөө тийм юм энэ төр өгсөн юм аа 14 хоногийн юм өгсөн. За тэгээ энийг уугаад ингээд байжээ. Тэгээд ер нь тэр өдрөөс хойш нэг ганц 2 хоноод миний тэр зүгээр болсон. Хаалганаас гараад 9 хоногийн дараа би эмчтэйгээ уулзсан байгаа. Хагалгаа маш амжилттай болсон. Сугны булчирхайд бол ямар ч хавдар байгаагүй, тархаагүй байсан. Одоо чиний биед ямар ч хавдар байхгүй. Одоо ингээ баяр үргье. Чи бүрэн эдгэрсэн байна гэд надад хэлсэн. Одоо би ч нөгөө 3 жилийн дараа бүрэн эдгэрсэн гэдэг хариугаа авна штэ. Тэгэхээр тухайн үед бүрэн эдгэрэх дахихгүй байх магадлал ер нь өндөр байна гэж хэлсэн. Биеийн байдал ч гэсэндээ маш сайн байна. Баяр үргье. Тэгээд 6 сарын дараа уулзъя гэд надад хэлсэн байгаа. Тэрнийхээ дараа болохоор химийн эмчилгээний эмчтэйгээ очиж уулзсан байгаа. Цаашдаа ер нь ямар эмчилгээ хийх вэ гэдэг талаараа бас уулзаад одоо олвол чи бас эдгэрсэн чиний биед бол хавдар байхгүй гэж надад дахиж хэлсэн байгаа. Тэгээд энэс цааш надад одоо хавдар маань дахихгүй байх талаас нь эмчилгээнүүд хийгднэ гэж хэлсэн. Эхний ээлжинд бол туяа эмчилгээ хийгдэнэ. Тэр нь болохоор миний энэ хөх болон сугыг туяагаар шарж ерөнхийдөө ингээд төгжиж өгж байгаа л гэж ойлгосон би. Хагалгаанд ороод жоохон нилээн биеийн тэнхэрсний дараа хийгддэг юм бэлээ. Тэгээд бас дээрээс нь ингээд сугаа яг бүрэн өргөж чаддаг болтлоо. Босны дараа бол хийгддэг гэж хэлсэн. Тэгээд одоо арай миний туяа эмчилгээ эхлэх байгаа байхгүй юу? Тэгээд одохгүй эхлэх гэж байгаа. Одоо энэ 7 хоногт эхэлнэ. Тэгээд тэрнээс цаашдаа би ямар гам барих вэ гэх юм бол хоолны тал дээр бол чамд хорих ямар ч асуудал байхгүй. Чи бүх юмээ гэдэж болно. Зүгээр одоо хорих юм юу ч байхгүй гэж хэлсэн. Гэтэ миний бодлоор бол ойрын хугацаанд бол би бас хоолн дээрээ үргэлж ингээ анхаарал явна гэж бодож байгаа. Тэгээд 2 дугаар болохоор хийж болохгүй юм гэх юм бол архи тамхиг бол аль болох хэрэглэхгүй байвал зүгээрээ ер нь бол цаашдаа угаасаа гэтээ архи тамхи
болол угаас амьдрал тэр нь хэрэггүй шүү дээ. Тэгээд хэрэггүй гэд хэлсэн. Тэрнээс бусдаар болвол чи зүгээрээ одоо ингээд сайхан амьдарч болно гэд. Тэгээд хөхний эмч маань болохоор намайг хэлэхдээ би нөгөө өмнөх бичлэгэн дээр хэлжсэн санагдаж байна. Витамин аль болох уухгүй байх хэрэгтэй. Хэрвээ үнэхээр ингээд би чинь сулдаад ингээ уумаар байна гэх юм бол Д витамин болон кальц уугаарай гэж хэлсэн. Тэгээд би тэрийг химийн хэмжээс асуусан чинь манай химийн хэмж ер нь бол витамин битгий уу нэг хэрэггүй. Одоо ойрхондоо бол битгий витамин нэмэлт юм хэрэглээрэй гэдэг хэлсэн. Хоёр эмч маань би энэ одоо маш сайн байна. Ер нь бол бүрэн эдгэрсэн гэж үзэхэд болно. Гэтэ дахиад ер нь бол зөндөө ингээ эмчийн хяналтанд ороод явнаа гэж хэлсэн. За энэ ингээд энэ би хоёр эмчтэйгээ уулзчаад тэгээд би Монгол явсан штэ. Тэгээ Монголд очиод ер нь бол миний биеийн байдал хэр байсан бэ гэхээр маш сайн байсан. Мэдээж жоохон ядралттай бол байсан. Тэгээд Монголд нэг жоохон бэртэл үүссэн. Тэр нь болохоор би ингээд Монголд усанд орж агаад бан дотор халтраад унтсан байхгүй юу. Гэтэ би нэг сүртэй бол халтарч унаагүй. Би толгоогоор унаагүй юм. Би зүгээр ингээд халтраад ингээд хөл дээрээ буугаад буцаад боссон байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь маргаашнаас нь эхлээд миний толгой өвдөө. Тэгсэн чинь манай аавч хоёр ядарснаас болж байгаа хаа гэд би ч гэсэндээ ер нь ядарснаас болж ин гэж бодоод тэгээд намайг манай аавч хоёр аль болох амарж агаад яв гэд тэгээд гэртээ бас ингээд аль болох амраад хоолонд ч гэсэндээ ер нь шүлтэй устай хоол идээд тэгэж явсан. Тэгсэн ч гэсэндээ ер нь бол өвчин намдаахт идэхгүй миний толгой бүр байнга өвдөөд тэгээд бас гүйлгээд байсан байхгүй юу. Тэгэж гүйлгээ тэгээд би угаасаа Монголд удаагүй болохоор манай аавч хоёр намайг за ер нь орчин солигдоод ингэсэн баха чи гэртээ очиод Солонгост гэртээ очиод сайн амраад аваарэ гэ. Тэгээд би Солонгост ирсэн. Тэгээд ядралтаас л болж ин гэж бодоод би гэртээ ирээд 2 хоног бүр амар сайн амарсан гэрээсээ гаралгүйгээр тэгсэн ч гэсэндээ миний толгой бүр байнга өвдөөд толгой болохоор ингэж өвдөхгүй энэ хойдлоороо дагзаараа өвдөөдсөн байхгүй юу. Ер нь ингээд толгой молгоо хөдөлгөөр өвдөөд исэн. Би тэгээ бүр гайхаад агаар дутагдж байгаа юм болов уу гэд гарч үзээд тэгээ би эмчээсээс асуусан л та нөгөө эмнэлэг рүүгээ залгаад тэгсэн чинь манай сувлагч хэлэхдээ эмч сувлагчтай ирсэн. Тэгээ сувлагч хэлэхдээ ер нь бол хагалгаатай холбоогүй. Өмнө нь бол ингэжсэн тохиолдол байхгүй. Хэрвээ хэрэгтэй бол одоо ингээд тархи руу хавдар тархсан болов гэдэг үүднээс бас тархины эмнэлэг дээр бишээ тархины тасаг дээр цаг авч хүү гэхээр арай бас тэр хэмжээнд бас арай биш байхаа гэж бодоод за баярлалаа гэж тэгсэн чинь намайг үлзээ чи Монгол тахта альтарч унсан гэстэй тархичин төрөгцсөн болов гэдгсэн байхгүй. Тэр нь би гинтхэн нэрээ тийштэй. Гэхдээ би тийм амар унаагүй дээ гэд. Тэгээд би ямар ч исэн шууд барайч дээр очив гэж бодоод тэгээд энд байдаг Монгол барайч хайж байгаа. Тэгээд нэг ихч дээр очисон байхгүй юу. Тэгсэн чинь айгуу сайн барайч дээр очиод тэгээд тэр ихч дээр 2 тэгсэн чинь оцсон чинь намайг тархин хөдөлсөн байна гэд. Шууд нэг ингэж барьж үзээд тархин хөдөлсөн байна өө гэд. Тэгэхээр би тэгээд би хэлсэн байхгүй ингэсэн тэгсэн чинь чи ингээд чиний би бүр нилээ ингээд эмзэгшсэн байгаа, нялхарсан байгаа. Тэгээ тийм жоохон уналтан дээр хүртэл ингээд тархичинд орж байгаа. Чи ер нь айгу сүр сар гэсэн хөдөлгөөнтэй юм аа. Аль болох тайван бай, зөөлөн бай гэд. Тэгээд миний толгойг 2 өдөр барьж өгөө. Тэгээд толгой барьж өгөхөөс гадна тэр ихч бүр ингээд энэ энтлийн баруун мөр зүрийг ингээд бүгднийг барьж өгөө доошоо барьж өгөө. Тэгээд за одоо ер нь ингээд тархин тогтчихлоо. Гэтэ чиний толгойн чинь энэ ингээд хөшөөд байгаа өвдөл чинь ер нь хэсэгтэй алга болохгүй хаа. Ягаад гэх юм бол одоо энэ сугны хэсэг гэх юм уу? Энтлийн ингээд сугаа би бариулж болохгүй байгаа шүү дээ. Тэгээд энтлийн хэсгийг чинь барьж чадахгүй болохоор ингээд мэдрэл чинь дарагдсан байгаа гэлүү. Ямар ч байсан энтлийн сайн барьж чадахгүй байгаа болохоор ингээд өвдөлт нь сайн алга болохгүй хаа. Чиний эн чинь өвдөхөө байлж ич энэ мэдрэл чинь бас сэргээд ингээд сэргнэ гэж хэлсэн байхгүй юу? Тиймэрхүү утгатай юм би одоо сайн санахгүй байна. Тэгээд би тэгээд би нэг 2 өдөр тэр ихчдэр бариулаад ер нь бол арай гайг болоод гэтэл өвдөлтөн зүгээр болохгүй. Тэгээд явж байгаад ер нь бараг 7 8 10 хоног өвдсөн баха. Хэд хоног өвдлөө? Ер нь жоохон өвдсөн юм хэд хоног өвдсөн. Тэгж жаад нэрэл миний ингээ гар мар дээшээ одоо л миний гар шөлөөд хөдөлж байгаа байхгүй энэ минь ингээ хамаагүй хөдөлж байгаа. Ингэж хөдөлдөг болсноос биш миний толгой ерөөсөө өвдөх байлцсан. Тэгээд тэр их хичээлснээр ер нь бол толгой өвдөхөө болоо. Тэгээд дундуур нь би бас эмчдэрээ очиж хэлсэн. Тэгсэн чинь эмч маань нас намайг одоо ингээ амар болгоомжтой бай гэд хэлсэн.
Тэгээ би миний бие нэлээд эмзэг байгаа болохоор ер нь маш болгоомжтой хэрэгтэй шүү гэд. Тэгээ тэр бариач ихчлэгтэй бас намайг аль болох сайн ингээд тэр эмчийнхаа хэлсэн тасгалыг сайн хийж энэ гараа хөдөлгөөнд оруулаарай. Тийм тэгээ тэрнээс гадна нэр ингэсэн юм байна. Миний гинтхэн ингээд одоо суугаа байгаа штэ. Им шүрмэс шиг юм наан ингээд гараад ирсэн. Одоо ингээд та нар суугаа ингээд бариад үзэх юм бол юу ч байхгүй штэ. Тэгсэн чинь минийхт ингээд нэг юм шүрмэс шиг юм товоогоо гараад ирсэн байсан байхгүй юу. Тэгээд гараа ингээд ихц одоо гараа ингээд чи юу лээ шулуун болгохоор бүр амар таталтаж өвддөг. За энэ хайр бүр ингээд жирс гэл ийшээ ингэж өвддөг. Эндээ өвдөхгүй ингэж өвддөг байсан байхгүй юу. Тэгэл би Монголоос ирсний маргааш нь тэгсэн би бүр амар айгаал яана гэд. Тэгээд би туяа амжилгааныхаа эмч дээр очихдаа асуусан чинь энэ зүгээрээ чи ингээд тасглаа сайн гэдэг юм бол эн чинь цаашаа татгшаа арчнаа алга болчихноо гэдгсэн баггүй. Тэгсэн чинь тэр бариач ихч болохоор бас намайг сайн тасгал хөдөлгөөнгүй байна, нилээн хөшөнгөө байна. Тийм болохоор ингээд шүрмс чинь одоо яатсан байна. Чи энийгээ сайн хөдөлгөж байнга гэхгүй болвол болохгүй гэд. Тэр өдрөөс хойш ер нь тасгалаа гэдсэн баггүй юу. Тэгээ би Монголд очиж очихдаа ер нь тасгалаа аль нэг хийхгүй нэг сансан үед өө нэрээ хий гэд хийгээдсэн чинь тасгал хөдөлгөөнд дутагдаа дээрээс нь жоохон ядраад гисэн юм шиг байна. Тэгээд би үнэхээр ингээ хийгээдсэн чинь тэр нь дотгошоо ороод алга болсон. Одоо бол юу байхгүй болсон. Тэгээд хоёрдугаар болохоор гар маань бүр ингээ сайн ингээ гардаг болоод тэгээд энэ өвчин маань алга болсон. Тэгэхээр ер нь бол хагалгааны дараа тасгал хөдөлгөөн маш чухал юм байлээ. Мэдээж хитрхи сүртэй хөдөлгөөн тасгал хөдөлгөөн бол ихгүй эмнэлгээс өгсөн тасгалын заавар байсан хгүй бичлэг тэр бичлэгийн дагуу сайн ингээд гараа хөдөлгөө тасгалаа хийсэн чинь амар сайн байсан. Тэгээд айгүй хурдан гар маань өвдгөө болоод тэгээд дээрэс нь би одоо энэ руугаа ч гэсэн харж унтаж байгаа. Одоо бол хамаагүй гайг болсон. Ер нь бол ерөөсөө өвдгөө болсон. Хэрвээ ингээд та өхний хаалгааны одоо хавдрын хаалгаанд орсон бол нэгдүгээр эмчийнхаа хэлж өгсөн тасгалыг сайн хийх хэрэгтэй. Хоёрдугаар болохоор маш болгоомжтой байх хэрэгтэй. Миний бие өвдөхгүй байна гэд хамаа намаагүй ингэж болохгүй мөлий. Ядаж алхахтаа хүртэл айгу зөөлх ахлах хэрэгтэй юм байлээ. Би чинь ерөөсөө тэгээгүй. Би ингээ зүгээр болцсон гэдэг. Тэгээд ээж болохгүй юм лээ. Гэтэ би хамаагүй гүйж мүгээгүй л дээ. Зүгээр л зөөлхөн байх хэрэгтэй. Хаалгааны дараа химийн эмчилгээний дараа миний арьс нилээн ингээд улаалт өгөө тэгээ барзаагаад би бас ингээд заримдаа гадуур гарахтаа ч юм уу ингээд нүрээ будангууд бүр нилээн барзаагаад байгаа. Тэгээд бас жижиг ийм цагаан батгнууд айгүйх гараад байгаа. Өмнө нь яг хөө миний арьс тийм гоё бол байгаагүй л дээ. Гэтэ бол арайч бас ийм амар улаадаг. Би ерөөсөө улаадаггүйсэн бохгүй халууцаад ч улаадаггүй юм байсан чи одоо бүр ингээд байнгын улаалттай арьс айгүй барзгар тэгээд цагаан батгах ч юм уу ер нь батгнууд айгүй гарч байгаа. Тэгээд би эмчээс асуусан байхгүй юу? Гоо сайхан хандаад би ингээ гоо сайхны үйлчилгээ авч болох уу гэдгсэн чинь тэр тал дээр бол зүгээрээ санаа зовлтгүй авч болно гэд хэлсэн. Тэгээд тийм болохоор би удахгүй одоо гоо сайханд орж арьсаа бас янзлуулъя гэж бодож байгаа. За тэгээд одоо миний нөгөө хэлээд байгаа туяа эмчилгээ гэж байгаа штэ. Эхний ээлжинд хийх эмчилгээ маань болохоор туяа эмчилгээ. Тэр эмчилгээ нь яадаг вэ гэхээр миний одоо энэ зүүн талын хөхийг туяагаа одоо гэрлэр шаарж эмчилж өгнө гэсэн үг. Ер нь бол түгжиж өгч байгаа гэсэн үг. За тэгээд туяа эмчилгээнд орвол ямар сөрөг чанартай, ямар давуу талтай вэ гэхээр мэдээж хавдрыг дахиулахгүй байх талаас нь эмчилж өгч байгаа болохоор заавал хийх ёстой эмчилгээ. Тэгээд нөгөө талаас сөрөг чанар нь юу вэ гэх юм бол тэгээ энэ эмчилгээг ер нь бол 1 сарын турш өдөр болгоо очиж хийх хэрэгтэй. Хагас бүтэн сайнд бол хийхгүй 1-5 дахин хооронд өдөр болгоо очиж би хийх хэрэгтэй. Тэгээд нэг 5-аас 10 минут туяагаар шараад боллоо гэж хэлсэн. За сөрөг тал нь юу вэ гэх юм бол яг наранд борлож байгаа юм шиг одоо энэлийн хөх маань ингээд борлно гэсэн үг. Тэгэхдээ тухайн үедээ тэгж байгаа дараа нь одоо хүн цайрдаг шүү дээ наранд борложоо цайрдаг. Яг тэр шиг буцаагаад өнгө нь бол сэргэнэ. Гэтэ тухайн үед ингээд бор өнгөтэй болно гэж хэлсэн. Тэгээ хоёрдугаар болохоор дараа нь ингээ хүүхэдтэй болоод би хүүхдээ хөхүүлэх юм бол миний энэлийн хөхөнд сүү орохгүй байж магадгүй гэж хэлсэн. Яг 100% орохгүй гэж бол хэлээгүй. Гэтэ орохгүй байж магадгүй гэж хэлсэн. Тэгээд намайг одоо арьсан ингээд одоо наранд түлэгдэж байгаа юм шиг ингээд борлоо штэ. Тийм болохоор тэрнээс нь хамгаалаад бас надад тос өгсөн байгаа. Миний одоогийн байдал гэх юм бол өвдөх юм бол байхгүй. Мэдээж жоохон ядрах бах. Гэтэ би бол тийм ядрах хэмжээнд бол ийш тийш ерөөсөө явахгүй байгаа.
ерөөсөн жишээ аль болох явахгүй байгаа. Саяхан нэг найзаагаа төрсөн өдөрт гээд бидэд гоё амралтанд явсан. Гэтэ тэндээ бас амралтандаа очиод бас би айгүй их ингээд амраад хөвтөж мөвтөд ингэсэн болохоор бас нэг ядраагүй. Тэгээ аль болох ерөөсөө өөрийгөө ядраах үйлдэл хийхгүй байгаа юм байна. Тэгээд хүмүүс намайг комментар ч юм уу айгүй их хурдан эдгээрээ, хурдан даваад гараарай гэдэгжсэн. Би бол одоо хавдаргүй айгүй эрүүл хүн болцсон байгаа. Тэгээ ингээд би ингээд цаашдаа миний хавдар бол угаасаа дахихгүй. Би энэ айгүй 100% итгэлтэй байгаа. Миний бие угаасаа айгүй мундаг, энэ өвчнийг мундаг даваад гарсан юм чинь. Би биендээ бол айгүй итгэж байгаа. Тэгээд би бас айгүй өөрөө тархлаагаа дэмжиж, хоолундаа анхаарад, ядрахгүй байгаад ингэх болохоор хавдар дахихгүй гэдэгт би 100% итгэлтэй байгаа. Энэ хугацаанд миний YouTube-ыг байнга үзээд доор нь ингээд хамтдаа ингээд яана даваад гарнаа дуусгасан ч гэсэн хамт байна гэсэн хүмүүс зөндөө байсан. Хурдан эдгээрээ гэд миний өмнөөс залбирсан хүмүүс ч гэсэн зөндөө байсан. Тэр хүмүүстээ бүгдээр маш их баярлалаа. За тэгээд ерөнхийдөө бол одоогоор миний биеийн байдал айгүй сайн байгаа болохоор битгий санаа зовоорой. Хавдрын талаар ч юм уу дахиад энэ мэс цэцлийн талаар ч юм уу ер нь бол өвчний талаар ч юм уу асуумаар байгаа зүйл байвал надад санаа зовлтгүй бүгдээрээ ингээд асуугаарай. Би аль болох над руу бицүүн бүх хүн рүү ингээд айгу сэтгэлээсээ хариулахыг хичээдэг. Би зөндөө ингээд сонирхолтой бичлэг зөндөө хийхийг хичээнэ. Тэгээ бүгдээрээ дарааийнхаа бичлэгээр уулзъя баяр таа.